Энэ хараа тий. Хэрвээ би байсан бол энэ өнгийг сонгох юм. Өнгө нь бол бүр амар гоё гарч ирсэн ба шүү дээ. Энэ бас ямар гоё өнөр тийм. За түрүү жилийн төлөвлөгөөнд оруулаад хийж чадаагүй нэг зүйл надад. Түрстэй. Тусаж юм гоё юм чи яах вэ? Би ууртай. You had one job. Hello манайха. Чимнээс ирж гисэн байж байна. Тэгээд энэ видеоны нийтлэр видео гэж бодож байна. Энэ бол Plenty 2026. Миний гар дээр ирсэн байна. Бид хоёр хүн амралтын өдрүүдээр задлж үзье гэж бодсон боловч амралт хүртэл дахиад бүтэн 7 хоног байна. Яг одоо задлах гэж байгаа учраас ивэл хоёр унтж байгаа учраас ингэж ивэн яриад байгаа шүү дээ. Та нар ч гэсэн үзмээр байгаа үстэй. Араа яг одоо үзэхгүй бол гэхдээ хүлээж болж чадахгүй юм шиг байна. Бүгдээ яг одоо 2026 хоног хамтдаа авчирч байгаа юм билээ. Уг нь бол гой нээж үзэхтэй тийм үсээ үрчил гацаа цацуулаад хэлүүлээ гэж бодсон боловч амьдрал ингэж нэгт хүргэлээ. Бид хоёр шууд ахаар яаж агаар авцсан байгаа. Араас нь бас амар гой юмнууд ирж байгаа. Та нар бол гой мэддэг болно. Яг ингэ нэг юм тогтлогтойгоо зэрэгцээд айхаад идэв. Яагаад гэх юм бол бүх их мэхэ бэлдсэн болохоор яг юм бооцны дагуу гарсан. Сандраад шүү за. Сайн жилийн 3 өнгөний 2 өнгө нь та нараас авсан саналаа суулган дээрээс үнэлж авсан хамгийн санал орж ирсэн өнгө байгаа. Тэгээд нөгөө хоёр нь надаас авсан өнгө байгаа. Чи яхад нууцлах байгаа. Надаас авсан юм уу? Нөгөө хоёр нь гээ. Юу сайн юм бэ? За тэгээс. Oh my god манай. Энэ та нарын загсан өнгө мөн үү? Жил бүх юм маачаа байгааг мэдчихэж байгаа үстэй. Би бүр амар чанга ярмарх юм. Чангарч хүүхцэрч үлээсэн юм тий. Ягаад ч юм ногоон өнгөнд бэйгүү дуртахгүй юу. Гэхдээ хүмүүсийг тийм их ногоон өнгө сонгоно гэж мэдээгүй. Тэгээд амар их олон тийм юу ирсэн чи амар гоёсан. Тэгээд явж гисэн энэ өнгөө сонгосон шүү. Хамгийн анхны өнгө бол мача мөс. Яа энэ тэ Samsung хүртэл миний энэ өнгөийг харуулж чадахгүй нэг боддоо. Би гой зургийг ингээд гоё оруулж заяа. Stampa энэ жилийн логоны Stampa би бронз өнгөтэй байлгаснаа rose gold өнгөтэй болгосаахгүй. Тэр маань амар гоё харагдаж байна. Та нар яг гараар авах юм бол илүү гоё харагдах байхаа. Өнгө нь бол бүр амар гоё гарч ирсэн ба шүү дээ. Тэгэхээр Гарч ирсэн. За та бүгдээр тодорхой нарцгаахгүй жилийн тренд мача. энэ доторх бол бүр үнэхээр галтай. Та нар юм гаднаас юм гоё даруухан хамбал харагдаад доторх нь юм cute сахилахгүй гоё хэвчтэй. За одоо тэгээд би энэ жил цаасаа солисон байгаа. Одоо би тэрнтэй маш их санаа зовж байна. Учир нь би гоё болно гэж хэлээд нь жоохон хайсан. За тэгээд жоохон барьж үзээ тайвширлаа яг үнийг хэлээд. Гоё смут байна те нэг тийм мэдрэмж чинь. Та нар ингээ харах юм бол илүү гоё смут болсон байгаа. Зөвхөн шаргалын хувьд шаргал хийвэрээ заяа. Тэгтээ илүү гоё гулгадаг юм. За сонгосон байгаа. Тэгээд ингэж ирснээрээ чүт нэмгэн болж байгаа. Гэхдээ грамм нь болон цаасны чанар нь бол ерөөсөө солигдоогүй. Би тэгээд тодорхой агуулганыхын талаар юу өөрчлөгдсөн талаар нутахгүй мэдээлэл. Яна энэ дугаар дээр ч гэдэг шивнийхний одоо л жоохон гайгүй ярьж гэж үзэх үү? Сэрч болов. Гайгүй хоо. За одоо тэ сэрвэл сэрнэлээц тийм эстэй ч тоо. Ийм чухал юм ярьж яхад ч те. Харин тийм. Бүр яг ингэ нэг хитэн 20-30 минутын турш шивэнсэн влог хийнэ гэж бодсон чинь мукбанг шүү дээ арай. Тэр нь битэрийн 8 цагаас хойших яриа ер нь ийм л эдэгтэй. Ер нь баг ярьдаг үү. Гэл нэг тийм нэг хуучны хошин шаг гэдэг өстэй нэг айлын хажи өрөөнд явдаг шиг те. Ер нь нэг тиймэрхүү л эдэг. За тэгээд үнэхээр амар гоё болсон байна. Бол гоё болж байна. Энэний нөгөө чинь яг тэр үнэ хэлдэг тийм блендингийн дардсан бас үнэхээр гоё орж ирсэн байна те. Камер дээр бол гоё харагдахгүй. Ялангуяа фронт камер дээр нь бол бүр гоё харагдахгүй. Би болохоор яг энэ өнгийг сонгоход надад амар сонь санагдаад байсан байхгүй. Тийм үү. Ягаад ийм rose gold гэдэг нь ягаад нөө өнгөрсөн stamp нь. Тийм чи тэр нь гоё л хийсэн шүү дээ гэсэн дээр. Яг ер нь бол гоё байсан гэж бодсон. Гэхдээ нөгөө өнгөрсөн жилийнх нь илүү зүгээр амар гоё санагдчихсан болохоор тэгэхдээ энэ бол яг энэ ногоон өнгөн дээр үнэхээр гоё зөгч байна. Арын карма картаа энэ бүр амар гоё том болчихсон. Тэгээд яг энэ өнгөөрөө тэгээд түрүү жилийн энэ карманд нь стикер нь багтахгүй байх гэсэн юу комент юунууд сэтгэлдлүүд энэ жилийн судалгаанаас бас ирсэн. Тэгэхээр тэрнийг тааруулаад та нарт ийм гоё сул карматай одоо стикер хамт харцгаая. Би
Би энэ дизайныг хийсэн шүү дээ. Оо тийм үү? Түрүү жилийнх нь хар майт байсан шүү дээ, тий. Хийсэн тэгээд ийм илүү гоё пастел ийм өнгөнүүдээр илүү тод харагдахаар хийсэн байгаа. Тэгээ бүгд энэ жил ийм стикер ашиглаад үзье. Тэгээ бас дээрэс нь дараа ийм өөртөө янз бүрийн бичээ тэмдэглэж болохоор ийм хэсгүүдээс оруулсан байгаа. Тэгээд илүү cute болсон байгаа гэж найдаж байна. Дэлгэрэнгүй гой зургаар хараарай. Заяа манай блендинг хаяг руу орж хараарай. Стикер бол loved. Fashion board маань 2026 он зүг байна. Yes. За тэгээд удахгүй бас зөндөлн гой супер задлаа. Лого тулаас найж болохгүй шүү та нар. За энэ өнгө бол үнэхээр гойсон шүү. Тэгэхээр хитрхи дижитал үтчихлээ. За next. Энийг үзлээ. Оо. Хитрхи ямар гой зүйл. Энэ хараа тий. Вау. Та нар энийг бас мэдэрч. Яаж ингэж амар яг энэ өнгөнийх нь мэдрэмжтэй нь ингэж гоё хийж өгсөн байна тий. Энэ манлахны утсыг амар гоё материал нэг хатдаг. Би тэ энэний материал нь өөр гэж юусэн мэдээгүй шүү дээ. Хоорондоо текстчер нөө. Тий. Тийм. Би яг энэ материал гэдгээс илүүтэйгээр яг энэ өнгө гэж хайсан байхгүй. Ягаандаа эн чинь жоохон өөр өнгө байхгүй. Гэхдээ манайхаа ягаан is back. Ягаан нөгөө нэг Love is Blind дээр Sparkle Meg гэлээд их хүн байсан шүү дээ шиг тий. Pink анхаа is back. Бас ягаан өнгөийг авчраа гэдэг хүмүүс амар их байсан. Тэр дундаа би яг ийм ягаан өмнө нь байсан аль ч ягаан бол даавн cover сонгох нэг хэцүү юм нь зураг болон видеон дээр яг ингэж харагдаж байгаа шиг гарах амар хэцүү. Гэхдээ та нар яг энийг нүдээр харах юм бол үнэхээр дурлна. Тэгээд энэ жил би та нарт гоё юм хэлье. Би та нар нүдээр очиж хурж үзэж байгаад захиалгаа хийх боломжийг олгож байгаа шүү. Тэгэхээр удахгүй дэлгэрэнгүй хүн хүргэндээ тэр хүртэл байж гараа. Энийг бүр хурж үзэх хэрэгтэй болсон байна. Өнгөний энэ тэ дардас энэ өнгө хоёрын зохицол энэ төр үнэхээр гоё материал нь балкам зад тодорхой нээж харуул. Гоё намаанаха. Тэ та нарт бүр яг нэг тийм жинөө амар эмгтээлэг байх тийм feminine energy харуулж чадчихна. Жил алга нэг юм feminine energyтэй өнгө орж ирдэг. Тэгэхээр энэ жилийн маань өнгө бол балкам. Энэ үнэхээр эмгтээлэг байж чадчихээн те. Үнэхээр чадчихээн. Гэхдээ ингээ нэг тийм хит нэг юм girly бас биш те. Даруухан мөртлөө маш гоё юм эмгтээлэг өнгө. Энэ бас ямар гоё юм нэртэй юм бэ? Балкам мөрч чинь. Дараа жилийнхаа планер үнэртэй гарах. За тэгээд бас энэ гоё өнгө хамгаалахын тулд бас гоё мэрж байгаа манайхаа төвчээр төгөлөөрэй. Дизайн файлуудаараа ерөнхийдөө өнгөдөө гаргаж байгаа шүү дээ. Тэгээд яг ингээ барих тэр мэдрэмж хоёр бас амар гоё юм те. Бас ингээ нэг тийм тайвширч юм гэх юм уу. Ингээд тэр групп чат золоо бас байдаг шүү дээ. Тэгэл би амар ядаргаатай тий. Би яг л энэ өнгөө авна гэл тий. Энэ өнгө байна уу гэл нөө материал. Бүрхий тэр мөн хэвлэлийн газраас нэлээд гүйсэндээ энэ өнгүүдийг гаргаж энэ материалыг нь орлох гэж тий. За 3 дахь өнгө. Энэ хоёр бол танараас ирсэн саналаас ирсэн өнгө заяа. За 3 дахь өнгө бол би худалч хүнд планера хийн гэж бодсон цагаасаа бодсон өнгө. Энэ өнгөний даав нь олно. Сампл төстэй гэдэг өнгөөр даавгаар хийлгэж үтсэн авч. Миний тэр өнгө биш. Тэр өнгөө хатуу хавцтай гаргаж ирсэн байгаа. Одоо тэр өнгөийг харж байгаа. Би гол энэ өнгөд амар санаа зовж байгаа. Миний өнгөийг color blind хүмүүс сонир дуудаад заяа. Ой гарсан байна. Энэ яг гарсан байна. Энэ яг гарсан байна. Тийм ээ те. Энэ нэг хоёлаа нөгөө дэлгүүр тавьж байгаад нэг юу харж ирсэн шүү дээ. Нэг юм аяг энтер те. Oh wow. Oh wow. Yes, манайхаа энэ харалтаа. Тэгэхээр ер нь бас яхав дайггүй харагдчихлах шиг байна. Захиалах, эмний энэ өнгөний пландыг захиалах та. Цэхэр дэвтэр авъя, эсвэл purple дэвтэр авъя гэж бичсэн хүнийг олно. Тэр хүнд зарахгүй гэж. Юу гэж хэлэх вүлээ? Шууд блок хийе. За энэ өнгө бол хараа. Энэ доторх lining paper-тэй ports-ных өнгөийг хамгийн түрүүнд олсон. Яг ийм inspire хийсэн нь болохоор нөгөө нэг Greek-ийн Santorini гэдэг арал байдаг шүү дээ. Тэрнээс inspire аваад тэгээд энэ өнгө нь ийм өглөг эрч хүчтэй нэг бүх юм нэг бүтээч юм шиг тийм өнгөний мэдрэмж төрсэн баг. Бас хүмүүс амар олон хүмүүс хавцсан халтар болсон гэсэн байсан. Гэхдээ би бол даван хавцтайгаа үргэлж дэмжсээр байх болно. Гэхдээ тэр таны сэтгэлийг үнэхээр өвтгөл байдаг бол
хатуу хавцтай вершн нь ингээ гарч ирлээ. Хүсээгүй гараад ирлээ тий. Би нэг бол яг даавуугаар авахыг амар хүссэн гэсэн чинь яг ийм өнгөний даавуу тий ингээд энийг хийж байгаа хүн нь миний нүнгийг чинь жирнэлийн ган гэл нэг бол цэнхэр гэл тэгж дуудаад байсан. Тэгээд ерөөсөө тийм өнгө биш. Энэ бол миний Санторини өнгө. Тараа грекийн арлнаас тэдүүлж хийсэн өнгө байхгүй. Тэгээд хатуу хавцтаас гоё юм тий. Гоё юм бодож байснаас бүр үнэхээр гоё байна. Нөгөө бүх өмнөх пландэгүүд маань ийм даван хавцтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мэдрэмжэндээ бас нэг юм тодорхой хэмжээнд бас тасцсан байгаа байхгүй. Тэгээ энийг ингээ барай утсан чи бүр амар юм өөр. Тэгээд юм бас юм гоё мэд төрж जैन. Тэгээд энэ бол бас үнэхээр халтар болохгүй юм байна гэсэн. Яа доторх агуулганд байгаа. Доторх агуулга нь юу ч шалгаагүй байгаа. За одоо яг тэрийг сууж байгаа нэг гоё дэлгэрэнгүй шалга. Яа, маш гоё гарсан байна. Love it. Үнэхээр гоё гарсан байна. Тэгээд одоо энэ жилийнхаа маш том нэг сюрпризийг яг одоо задлах гэж байна. Энэ жил дөрөвт хөнгө байна. Дөрөвт хөнгө нь болохоор зэрэг андейт төлбөр байгаа. Маш олон хүмүүс маш олон жоохтой юм тодорхой хүмүүс яг 100% планер ашиглахгүй байх тохиолдол бас байгаад ингээд хууцнууд нь ашиглахдаггүй л тэгэхээр тэр нь муухай сэтгэл төрүүлээд байдаг гэсэн хүмүүс бол байсан. Тийм учраас тэдгээр тэгж хүмүүстэй он саргүй хувилбарыг гаргаж байгаа. Гэхдээ 26 он бол тайлтайгаа явна гэх. Он саргүй учраас та нар 26 он дууссан байсан ч гэсэн эсвэл яг ингээд зай үлдэхгүйгээр нөгөө дунд нь ингээд алгасаж сар сараараа өсрөхгүйгээр ингээд дараалаас нэхнээс нэгээд явж болно гэсэн үг. Тэгэхээр тийм хувилбарыг хүлээж авахд бэлнэ. Дэлгэрэнгүй дараа ярилцъя заяа. Одоо өнгө харцгаая. Йоо, энэ өнгө бас амар санаа зовоож ирсэн чи бас төгс гарчээ. Та нар үнэхээр зовох юм. Өнгөсөн анхахт нь нэрээ үнэхээр амжилт төсөй тий. Би яг үнэхээр бүгдээрээ гоё харагдсан зургийг аваад тараа гэнд оруулъя заяа. Энэ харж ийн үү манайхаа. Гэтэ үнэхээр нүдээр харж байгааг юуж гүйдэж чадахгүй л юм л да. Гэтэ энэ үнэхээр гоё өнгө байна. Энэ яг Tiffany Blue өнгөний тийм амар хамбал хувилбар. Тэгээд бас би нүнгийг маш удаан сэтгэл дотор бодож хадгалсан байгаа. Энэ жил би энийг сонгохдоо хүртэл бараг дараа жилийнхаа 2 өнгө мөнгөийг алидээ сонгоцсон байгаа. Түрүү жилийн ингээд бодолд үлдсэн өнгөнүүд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өнгө бас үнэхээр гоё гарч юм манайхаа. Үнэхээр гоё гарсан байна. Хэрвээ би байсан бол энэ өнгийг сонгох юм байна. Тийм үү? Энэ үнэхээр гоё өнгө байна. Нэг тийм дулаахан. Тийм. Тэгсэн мөртлөө нэг юм гоё одоо юу гэх юм нэг юм чамин бүх мэдрэмжүүдийг үнэхээр өгч чадах өнгө байна. За тэгээд энэ жилийн маань өнгөнүүд одоо Mediterranean газар дундын юу гэдэг лээ? Газар дундын тэнгисийн орнууд. За тэр дундаа одоо юм Грек тий одоо би миний явж үзэхийг хүсдэг газар бол тэр Санторини аяллаас ялангуяа айгу инспайр аваад дандаа тэр Итали тий Грек гэсэн зүгээс ингээ инспайр авч хийсэн байгаа. Тэгэхээр ингээд доторх юунууд нь мачагаас бусдна. Тэгээ мача болгоос өөрийн гэсэн дэмтэй өнгөтэй тийм вайбтай учраас бүгд ерөн доторх лайны пеперүүднаас ийм гоё өнгөтэй байгаа. Та нар энэ өнгөнүүдийг бас нүдэрээ харах хэрэгтэй. Энэ доторх бол яг тийм Итали мэдрэмжийг өгч шүү дээ тий. Андейтэд хувилбараа сонгохдоо би арай жоохон бараан яагаад гэх юм бол арай урт удаа ашиглаж магадгүй шүү дээ. Гэхдээ бас хитрхий дарк биш одоо нэг харч юм уу нэг тийм бас нэг нөгөө хүндээ харах болгонд гоё мэдрэмж өгөх зорилготой яг байсан учраас энэ Tiffany Blue энэ өнгийг тэр андейтэд хүссэн хүмүүст зориулсан. Тэгэхээр бүгдээрээ гоё болжээ. Та нарын санал хүсчихсэн өнгө байна. Ийм гоё уутай. За юунд түрүү жилээс өөр гэж би дандаа хэлдэг те. Планер бол өөртөө болон хүнд өгж байгаа шинэ жилийг авчирж байгаа гоё мэдрэмж, гоё бэлэг. Тэгэхээр бас уут нь бас гоё байх хэвээр. Тийм учраас бүр илүү гоё болгоно гэд бариулын юм зузаан өргөн туузаар тэгээд энд нь дахиад ингээд гоё баантгэлж боодгоор бүр илүү чамин болгож удаа сайжруулж хөвлийн газрынхныг зовоосон байгаа. Ингээд танарт хүргэлт очих нь байна шүү дээ. Нэстэ хөрхөн байна тий. Амар гоё. Яста хөрхөн. Too cute. Жвэн. Тэгээд бас нэг үзүүлэх юм байна. За, түрүү жилийн төлөвлөгөөнд оруулаад хийж чадаагүй нэг зүйл надад. Энэ бол magnet planner. За, одоо би нэг задлаад хийцээ ёо. Заяа.
харж ийн үү манайхаа. Тэг чиндээ одоо ээжүүд ч гэдэм ялангуяа би ингээд планераа хамт хөтэлдэг ч гэсэн хөрөгчин дээрээ наалтаа наагаад тухайн өдөр ямар хоол хийх үү юм эсвэл тухайн 7 хоногт ингээ хайлайт болох юмнууд ингээ тэмдэглээд тавьчмаар санагддаг байхгүй. Тэгэх юм бол ялангуяа галтгоон дээр гэлдэж идэг бид нарт ийм юм амар их хэрэгтэй байдаг. Гэтэ та нар энийг өөр газар магнит учраас хаач нааж болно л тоо. Гэтэ ер нь бол галтгоонд хамгийн төхөөрөмжтэй байх гэж бодож байна. Тэгээд энийг хартаа. За яг одоо хамтдаа явж наацгаая. Оо. Гоё харагч нэ. Яа. Став харагч. За даарда. Энэ 7 оны 5 дахад Landy launch. Yay! Тэгээд одоо энэ дэр нь маркер авах нь штэ гэж тийм. Тэгээд би юм гэсэн чинь золоо гэдээсэн. Одоо ямар санагдаж байна? Хөрх юм байна. Тэг авах хүнсээ ч юм уу энэ бичдэг ч юм уу нэмэлтээр нөтөд бичээд энд нь ингээд би бол ерөнхийдөө бол ямар хоол аль гарагт хийн гэдгийг би одоо тэнд бичдэг сахгүй. Одоо тэр хан дээр алга болсон шүү дээ. Эг сосож мосож гэж бичсэн. Хоолоо биччихээрээс амар зүгээр юм тий. Тийм. Тэгээд тухайн би ч гэсэн яг өнөөдөр юу бидгийг мэдэх нь шүү дээ. Сюрприз алдчих юм болов. Тэгээд энэ дээр ингээд бичээд энэ аль төгсөн мөн үү? Тэр гоо алдчих. Үнэхээр гоё гарсан байна тий. Бас яг энэ бүтээгдэхүүн өөрөө ямар гоё юм смут. Энэ дизайныг бас би хийсэн шүү дээ. За тэгээд гоё wrap хийх мэх босож юмнууд нэрсэн байна. Тэгээд дахиад юмнууд хэрж байгаа. Гинт шууд орж ирсэн онгод хийх санаануудаа ингээд хийлэнгүүд манайх наадах хийж чадахгүй гэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд өөр газруудад хийлгэсэн юмнууд бас ирж байгаа. Тэгэхээр төр бүгдээрээ хүлээж агаад одохгүй дахиад зөндөө олон гоё юмтай уулзсан. Гэхдээ энэ өнгөд бүр үнэхээр гал та нарыг бүр үнэхээр өнгөө сонгох гэж зовооно гэдэгт бол би 100% итгэлтэй нэрээс. Ер нь бүгдийн би нэрэнгээс яг аль өнгөө сонгох үнэхээр мэдэхгүй байна. Би бол энэ Санторини гэдэг өнгөндөө бол үнэхээр бүр амар дууралж байна. Гэхдээ би уг нь хувь хүнийхээ хувьд болохоор даун cover-тай өнгө сонгомоор байдаг байхгүй. Тэр яхаа бас бүр амар хөөрхөн байна. Нохон бас хөөрхөн байна. Би бүр мачааны влог цагаан байна. Гэхдээ би бол андед төвлөр алахгүй тэгж юм зардаг тий. Андед төвлөр бол яг наад шиг хүмүүс эрэхтэй. За тэгээд за энэ Ирмүү эвэл хоёр унтж байгаа биш юм бол гэж болохоор үнэхээр гойсон байна. Би өнгөнүүдийн хараг үнэхээр сэтгэл тавьширлаа. Бүр яг супер бүх юм хүснээр тэг хүснээс бас бараг илүүгээрч гарч ирсэн. Хамаагүй сахилаараа хаа тэгээд удахгүй бас дахиад нүд ирж байгаа болохоор төрүүлээж байгаа. За дахь гоё юм үзүүлнэ гэсэн. Тэгтээ чамнаас сюрприз байгаа. Тийм шүү дээ. Би ерөөсөө энд ер нь оролцоогүй те. Яг энд бол энэ бүтээгдэхүүнд маш ихтгэл үнэмшил багтай байгаа тийм учраас яг одоо нэг бүтээгдэхүүн харуулах гэж байна. Энэ жил цоошинээр хийсэн. Тэгээд энийг хийхийг амар хүсэж ийсэн. Гэхдээ олноор хийж чадахгүй ягаад гэвэл анх удаа хийж байгаа учраас тийм учраас миний цөөхөн захиалгыг авах газар ерөөсөө олдохгүй. Тэгээд цөөхнөр хийж байгаа учраас цөөхнөр хийж байгаа учраас нөгөө нэгж бүтээгдэхүүнийхэн зардал амар өндөр болоод байгаа юм. За энэ залч. За тэгээ зээж ер нь ингээ шууд ингээд гэжтэй энэ материал амар гоё юм. Мексик айцсан шүү дээ. За энийг зүч ер нь. Манайхаа би энэ хараа энэ бараг л миний мерч чих шиг. Энэ бараг Plandy-ийн мерч. Гэхдээ одоо дифтрийн мэдээж өгнөд бичиж жоохон сонирн байсан учраас Plandy брендинг. Тийм Plandy. Plandy брендинг. Цараа. Тэгээд амар гоё материалтай болсон байна тий. Үнэн гоё өнгөтэй байгаа тээ. Тийм байна. Гоё материалтай болсон байна гинэ. Би амар олон газараас сампл хийлгэж авсан. Гэхдээ энэ газар амар таалагдсан. Арай жоохон үнэтэй. Энэ бол дороод босох юм байна уу? Тийм энийг хардаа цухта vibes only. Тэгээд за дахиад нэг surprise яа. Planner чинь одоо ингээд гоё хүний шинэ жил мүүдийг нэмж байгаатай яг адилхан. Ханцун дээр ийм өгтэй. I manifested my гоё амьдрал гэх. Тэгээ яаж яхад би бүр 5 6 өнгөн дээр авмаар байсан л та. Гэхдээ ингээд хоёр өнгөөр гарч байгаа. Хоёр дахь нь болохоор Thinking Big Like Монголын тал нутаг. Тэгээ хоёр дахьынхаас ханцун дээр нь байгаа үг нь харж байна та нар. Монголын тал нутаг taught me. Тэгээ no borders, no limits, only horizons гэд. Тэгээд ханцун дээрээ зэр хүнд харахад ингээд гоё байхгүй. Хитрхи олон юм цээжин дээр байх ч юм эсвэл тэр ингээ хүмүүст зарлах жоохон сонин штэ. Тэгээ хитрхи тийм cringe өгнөд цээжин дээр бичээд өгдөг чинь те dream big мэх ч юм уу жоохон тийм юм яхаар жоохон хичээд идэг
насных юм уу юуныхаа мэдгүй. Тэгээд гадаад хүн харсан ч яг монгол хүн хараад мэдээж ойлгох нь тодорхой. Гэхдээ нөө гадаадд жишээлбэл өмсгөхөд thinking big like энэ хүн унш чадахгүй байхгүй юу тий. Тэгэл магадгүй нэг амар тийм small talk хийх ч юм уу. Янз бүрийн тийм гоё vibe өгөхөд айгуугаа чанартай байлгахаар хийсэн. Тэрийг хараад та нарын зүгээр ойдлын ингээ хар. Би угаасаа тэгж наах ч юм уу шууд хевлээд нөгөө дээрэс нь халуун югаар дарах тийм ерөөс хийлгмээргээс байхгүй. Яа, энэ ч гоёсэн байна. Тэгээ бас энэ амар гоё юм дулаахан материалтай байна тий. Энэ хараа ийм дотортой угаасаа нөгөө нэг өвөл юу зориултай. Тэгээ би яагаад энийг ингэж улаанаар бичихийг сонгосон бэ гэхээр энэ Christmas vibe таахгүй юу. Тэгэхээр тухтай vibe сонлыгээд тэгээ шинэ жилээр өмсөхөд бол үнэхээр гоё тохиромжтой. Тэгээд 3 сая гарч байгаа SML гэдэг 3 сая байгаа. Тэгээ S нь гэхээр юу нь бол дажгүй амар том дажгүй өмсгөлтэй байгаа тий. Цамц ихэнх нөгөө нэг мерчүүд ч юм уу юмнууд ингээ малгайтай цамцтай байдаг штэ. Тэгээ Монгол ялангуяа өвлийн хувцсан дээр ч юм уу ингээд өмсөх гэхээр ингээ малгайтай юм жоохон хэцүү байгаад байдаг. Тэгээ наачиг юм нэг толгой тэрх нь хөөртөө хүмүүс малгайтай юмыг удаан өмсгөр жоохон төвхтэй аяллаас бусад үед жоохон тохиромжгүй юм шиг санагдаад байдаг учраас яг өөрийнхөө юм дуртай байдлаар юм sweatshirt маркаар энэ яасан гоё ингэж бас бичдэг юм бэ. Энийг одоо ингээд хүн ингээ ойх уу? Би тэгж бодчих. Нэг бүрчлээ ойх уу? Яа, супер. Жолоо болохоор намайг what цамцуу what гэд тэгээдсэн байхгүй юу? Яа, надад болохоор ингээд гоё буухгүй байгаадс нэг тийм амар зүгээр сонирхолтой мэдээж. Гэхдээ яг энийг ингээд зарна гэдэг ч юм уу те. Ингээд хүмүүст хүргэнэ гэхээр нэг тийм гоё бууж өгөхгүй байсан. Гэхдээ яг ингээд цамцаа авсан ч юм бол шал өөр мэдрэмж авч байна. Ер нь амар гоё юм байна. Бодсноос л гоё юм байна. Айгу олон фейлцсэн байхгүй юу? Тэгээд энэ ийм орой гарч байгаа байхгүй. Чиний нөгөө ихний хилэн холбогдсон газрууд ч юм бол бүр амар сонь юмнуудээс те. Тийм амар муухай угаасаа амар чанаргүй сони юм гаргаа. Тэгээ би энэ чинь бараг дэвтрээсээ өмнө ч яг бодцоос болохоор ингээд тэгээд нөгөө газраа олохгүйс болохоор хийлгэж үдсээр байгаа цаг алцаар агаад тэгээд зэрэгцэж ирч чадахгүй сая ингээд би шуудан гар авч байгаа энэ байгаа байхгүй юу. Тэгэхээр дээрээс нэг хоёр өнгө нэг юмнаас хоёр өнгө гаргуулна. Тэгснэ дотроо 3 сайттай гэхээр угаасаа л нөгөө масс үйлдвэрлэл биш учраас хүмүүс ер нь гөлөөгч гэж тоодгүй юм байлээ л дээ. Гэхдээ яг энэ жил амжилттай болох юм бол би дараа жил арай олон тоогоор илүү гоё хүссэн бүх загваруудаа авч чадах байхаа гэж бодож байна. Тэгээ дээрэс нь би одоо энэ чинь ингээд гол нь энэ юм тухтай цамц дээрээс нь энэ inspirational юмнууд нь ингээд байх ёстой шүү дээ. Энэ ханцууны энэ те. Тэнгүүт cringe биш гоё тийм motivational хэрнээ нэг олон хүнд үзүүлээд ахааргүй тийм ханцуу чинь заавал 100 гар дээр байгаа ханцууг бол нэг олон хүн харахгүй шүү дээ. Тэгэхээр яг тийм хараа. Гол яг энэ цээжин дээр байгаа үг нь бол яг зүгээр ингээд өөрөөсөө гаргаж байгаа те хүмүүст өгч байгаа те ингээд тухтай vibes only гэсэн. Яг энэ ханцуу бол бүр яг өөртөө зориулсан байгаа байхгүй те. Тийм тэгэхээр ингээд бүх хүн өөртөөхөө планди дээр төлөвлөж байгаа тэр гоё амьдрал гэж бодож байгаа зүйлсээ ингээд аваасаа тэрийг нь харахад урам өгөөсэй гэдэг дээр те. Тэнгүүт thinking big like Монголын тал нутаг те. Тэр хүн тэндээ их оронч тэгтээ юу гэдэг чи юм. Одоо I'm proud Mongolian girl гэж бичвэл амар сонин штэ тий. Амаа за тэгээд би нэгэ заргацсан битгтэй. Гоёлсан байна. Баяр хүргэе. За баярлаа. Баяр хүргэе. Одоо дахиад нэг гоё юмнууд байна. Гэхдээ би тэрийг нөгөө нэг илүү гоё дэлгэрэнгүй ярмаар байгаа учраас утахгүй задлаад энэ хоёрыг унтсны дараа дахиад тухтай ярих гэж бодчих тий. За одоо яг энэ чамцныхаа фото шүүтийг хийж зөө. Би одоо өөрөө модельээр ажиллахгүй бол өөр ажиллах болтохгүй байна. Ийм гоё хумсан анзлалсан. Санарт гоё өнгө харагдчих. Тэгээ ханцыг нь хартаасаа ингээд уншныг аваад таа. За яг одоо цагааны нөхөсчлээ. Цагаан биш юм шаргалын. Мар хэлт бодох юм. Ханцын тэрхээ үг тэр амар гоё гарч байгаа. Ээ одохгүй зургнуудын маань хараарай. Нэг захиж ирсэн ачаа. Ирсэн байна. Бүр Сиднейгээр дамжуулж ирлээ шүү дээ. Манд Мельбурн руу бүр хөлж ирэхээ байж. Цараа шинэ бүтээгдэхүүн. Бонобон гаргалаа. Бүх дэвтэр бонобон. Өөрхийн би битгий юм хийгэр гэж ах чинь уянгаа сүх хоёр мэдсэн маа. Зүгээр битгий юм хийгэр амины цагсын юм л явуулчихар юм жаа. Алнаа. За жинхэнэ цараа. Та нарын нэг юу гэж бодож. Одоо яг нэг планерт нэг суур юу зөгтсөн байгаа шүү дээ. Гэхдээ тэрнээс олон хоног суусан. Тэгээд би бүр хэвлэлтэй өгч амжихгүй. За миний дэвтрийг эхлээд хэвлэжээ. Тэгээд араас нь нэгээ захиал яа гэд тэгж хэвлэлсэн байхгүй. Тэгээд энэ бол стикер бөө. Тэгээд гол нь юунд зориулагдсан бэ гэдэг.
планераа хөтлөхөд ялангуяа vision board-а хөтлөхөд зориулагдсан юм стикер бук байгаа. Тэгээд ерөнхий жоохон юм манифест талтай гэсэн. Нөгөө өдөр тутмын хийх юмнууд нь л энэ хэсэгтэй. За тэгээд би эдрийг бол ингээд бүгдийн тэ одоо юу гэдэг чинь нэг нь айтем нөгөө нэг юу гэдэг лээ нөгөө нэг өдөр шинэ нөгөө орсон юугаа мартчихлаа. Ийм нөгөө айконууд зардаг Adobe юу гэдэг штэ. Тэр стикернүүдээс алсан Canva-гаас сервин алсан. Тэгэл нэлбэрийн тэндээс ингээд урт үсэн стикерүүд гаргаж авах гэж боо юм ба. Маш хөөрхөн өгнүүдтэй та нар энийг хараад одоо энэ чинь self care стикернүүд харагдчихээн. За энэ болохоор юм funny стикерүүд байгаа. Заяа одоо ингээд цаг нь болохоор алан ч гэдэг юм уу тий. Кофегоо уучихвал бүхнийг чадна ч гэдэг. Энэ нэг бүрсэл айтем болгонуудыг би ингээд зурсан. Зурсан гинэ одоо хотлоо ирж. Ингээд өөрийн гар биеэр арсан бүр ингээд жижигхэн деталь болгоны эсэнийхээ өмнө жоохон скилгүйтэй холбоотой л тоо яхаа гэхдээ айгүй их цаг оруулж сэтгэлээ оруулж хийсэн учраас энийг бүр амар тийсээ адамлж ийсэн. Тэгээд үнэхээр хөөрхөн гарч ий. Тэгээд англи хэлээрч байгаа, монгол хэлээрч байгаа. Одоо энд ингээд жишээлбэл голтой эмэгтэй хүмүүс авдаг учраас одоо энд ингээд сургуулаа төгсөж байгаа байна. Аялж байгаа эмэгтэй хүн байна. Гэртээ зүгээр гоо тайван сууж байгаа ч байна. Мөнгөтэйч байна. Тэгээд нэг хосын жишээлбэл хосын манифест хийж байгаа хүмүүс ахын одоо ингээд зарим хосынхын юмнуудыг ингээд надаа яг ингэж байгаа хос хэрэгтэй гэсэн чи тэр нь болтохгүй. Тэгээд би ингээд чат GPT нөгөө прог нэтгэжүүлж байгаа стикерүүд зарим нэг хоёр стикерүүдийн generate хийсэн та нар тэрийг ингээ олж чадах юм бол анзаараарай за. За одоо ингэ жишээлбэл аяллаа стикер вау. Түрүүжил би юм стикерүүд худалдаж аваад пландих дээр reel хийжсэндээ одоо жишээлбэл энэ дээр ингээ Монголын стикернүүд орж ирдэг ч юм уу. Тэгээ гой Монгол руу гадаадд амьдардаг хүмүүс Монголдо очичоод ирнэ гэж бодож байгаа юм бол хийдэг ч юм уу. Иймэрхүү стикернүүд. За энэ дээр ингээ мөнгө байна, байр байна, машин байна тий. Одоо энэ жишээлбэл skin care стикер байгаад энэ ингээд декорейт хийдэг стикернүүдээ сормосны цаг, маникюрны цагч гэдэг юм. Сошиал медианы стикер байна. Одоо энэ арын хэсэг дээр нь болохоор ийм декорейт хийх хэсэгнүүд ийм тууз мууз энэ бүгдээр нэг нэгээр гоё сална заяа. Энэ гоё гарч ий. Тэгээ дээрэс нь энэ хэсэгт нь болохоор ийм юу яадаг хэсэг байгаа. Өөрөө бичдэг хэсэг байгаа. Тэгэхээр та нар мэдээж би бүх хүний дэвтэр дээр орох хүслийг бичиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд одоо яг гоё юмнуудаа ингээд тодорхой бичээд те одоо яг таны явахыг хүссэн уус байхгүй бол энэ дээр шилэл departed гэдэг хэсэг дээр нь бичдэг ч юм уу. Гэх мэтчлэн тиймэрхүү байдлаар ингээд хүссэн юм бичээд наах ийм хэсгийг хамгийн эхний хэсгүүдний мөнгө гялгар стикер байгаа. Сүүлийнх нь мат бичиж болдог стикер байгаа. Тэгэхээр энэ хоёр ингэж гарсан юм байгаа шүү. Тэгээд миний стикер бук анхны стикер бук маань бэлэн боллоо. Манайхаа би энд амар happy. Үнэхээр жил болгон планд юм аа үнэхээр улам гой төгс олж байгаа гэдэг та нар энийг үзээд өөр баярлж өгнө гэдэгт би бол итгэл. Чи юу бодож байна? Амар гоё. Би сайн харлаа л да. Тэрээс хойш би ерөнхийдөө камер урьжсэн болохоор. Тийм шууд нөгөө нэг батархыг мэдж байгаа болохоор шүү дээ. Одоо чанарыг харсан ч надаа амар гоё харагч тий. Юу энэ гадаадд байдаг хүмүүсийн хоолон мөрөдлөө хийцүү байна. Нэхэр гоёлсон тий. Ямар гоё өнгө юмнууд нь бас маш гоё гарсан. Энийг гэж ер нь нэлээд бас удсан тий. Нэг одоо стикерийг гаргаж авч чадахгүй бас амар удажсэн тий. Тийм одоо би жижиг сайжгийн дитэйлүүдийг хэрэглэхэд баг хит хос. Яг яаж хийх учраа болохгүй зарим нь тэгэл нэг хэрчлээ YouTube-ээс асуугаал тэгэхээр та яг хөө мэдээж би ингээ гоё зурдаг дизайн хийдэг хүмүүсийн юмнуудыг шиг хийж чадахгүй шүү дээ. Тэрийг бол мэдж байгаа. Гэхдээ та нөгөө нэг гоё дэвтрээ хөтлөхөд хэрэгтэй байх үгнээс тий. Тэрнээс яг ингээд зүгээр стикер зарах гэж хийж байгаа утгаараа биш. Дэвтрээ илүү гоё бүтээлчээр хөтлөхөд зориулагдсан учраас тэр утгаараа илүү одоо нөгөө хөтэлдэг хүний хувьд арай жоохон дөхөө хэрэгтэй юмнуудыг оруулж чадсан гэж нэг. За дахиад нэг юу байх хэвээр. За энэ та нар ингээд нөгөө нэг пландыгаа балерт тулчлаа гэдэг аюух санаа зовж олон шууд үзээ. Тий багтчлаа штэ. Нас нэгтээ жижигээс нь ойлоо цөөхөн авсан мэт. Тэгэхээр жижигээс нь явуулсан юм шүү. Юу нэм хавтас авсан байхгүй юу? Би одоо тийм мангар их яах вэ? Уг нь л ингээд яг тааруулах гоё юм байна. Ягаа өнгөнд амар чугуулаагаад байсан. За түрстэй. Тусаж юм гоё юм чи яах вэ? Одоо би яах вэ? Бичгийн дэлгүүрийг дүүж заруулдаг юм шиг. Стикер бук хийгөө. Стикер бук амгаахгүй маань. Гоё нэг юм бэ ёо. Тэгтээ чи хэмжээг нь гаргасан чиний буруу. Би чамаас хэмжээг нь зөндөө асуусан би.
Чиний би угаасаа ийм нэм баримжаа байх. Миний бодлоор энэ жижиг нь баг. Би зөндөө хэмжүүлж авч явахд арайч дээ. Би өөртөө you had one job. Евро. You had one job гэж. За. Одоо дахиад ласт нэг юм ирээд ингээд миний хийсэн юмд дуусч байна. Зя зураг авалт хийх гээд маргааш ийм их юм авлаа. Бахан лаанууд авлаа. Цэцгийн сав авлаа. Нэртэ. Жил болгоо нэг янз бүрийн ийм жижигхэн вармар цуглуулсаар аваад манайд хичнээн чи юм байгаа мэдтгүй. Тийм ээ. Чао. Зураг авалт хийн гээд амьд цэцэг авсан чи цэцэг маань хүчлээ. Маникюр хийлгсэн чи маникюр маань нилээ ургачлаа. Цуурж хүн алж байгаа дэр нэг аваад исэн чи. За. Манай эндхийн цагаар 1 цаг Монголд 10 цаг болох гэж байна. 1 минутад байна. Би одоо яг бүх цаг алга вебсайт нэ гэж байна. So excited. Цалаа хүртэл өнөөдөр чиглэл авчихсан. Яг ингээд планыг лончтой өдөр ачааллаасаа шалтгаалж тэр тогтлоодоос ерөөс унтж чадахгүй болчихлоо. 12 та. 5 минут дотор эхний 50 дүүрч гэлээ. 5 минут биш баг 3 минут. Зэгтээ би одоо яг хааж байна. Зааж гараа манай хаваач гараа. Зя. Манайхаа бид хоёр чанга ярьж чадаж байна. Ховисттэй болгож найз залуутай болсон хөөгнөдөө баярлалаа. Камсаамнида. Хайр хүсье найзтай. За тэгээд хамгийн сүүлийн юм маань ирсэн. За тэгээд энэ болохоор үнэхээр яг хөрх юм хайр төгөх гэж байна манайхыг харж байна та нар. Энэ болохоор bookmark нэг хуудсан дээр тэмдэглэгээ хийж одоо хаана явж байгаа ном уншихтаа жишгэлж болно, план дээрээ жишгэлж болно. Тэгээд энийг бүр яг 2025 оны хэрэглэгчдэд зориулсан бид хоёр ярьж байгаа юм хийя гэж санааг нь гаргаад энийг бүр ханаас ч алахгүй заяа. Энэ угаасаа байхгүй цор ганц бис юм чи. Тэгээд дээрэс нь бас яг зөвхөн та нарт зориулж гаргасан байхгүй юу? Бид хоёр өнгөрсөн жилийн нөгөө хүслийн самбар дээр нэг жижиг алдаа гаргасан штэ тий. Одоо тэгээ тэр жигт ингээд зүгээр штэ гоё штэ яад юм бэ засаад хэрэгэлцэн ингээд амар хөөрхөн байсан тэр хүмүүстэй зориулаад та нар үнэхээр хайр байсан шүү. Намайг бид хоёрыг ингээд thank you гэж хэлж гин гэж бодож энийг ашиглаарай. За одоо энийг хийж үзье. Энийг ингээд яг кастом хийцэн байгаа нь хэр гоё харагдаж байна те. Яаж ингэж хийдэ? Яаж ингэдэг ингээд миний хүүд игдэг. Тара! Яа хөөр харагч байна те. Стор харагч байна. Isn't it so cute? Яа яг ингээд хаах нь шүү. Йоо бүр төгсөн. Тэгээ хаана явж байгаа ингээд яачна ш те. Тийм айл далаа дээр явж байгаа. Ном дээр ч амар гоё. Би ер нь саундаас энийг авч байгаа юм шиг. За тэгээд ийм бүтээгдэхүүнээр ингээд энэ жилийн шинэ олон сюрприз яаж байна. Тэгээ хэрвээ мэдээгүй юм байх юм бол энэ зөвхөн урьдчилан захиалгын бэлэг биш. Энэ жилийн планы дуусах хүртэл та нар планыгаа захиалахдаа хүргэлтийн хаяг бичгтээ чагт 2025 гээд түрүү жил авсан утасны дугаараа бичээд бичгэд л шууд энэ бэлэгч очиж байгаа. Заавал би түрүү жил авсан юм авсан юм гэж бичээд авах ерөөсөө шаардлага байхгүй. Тэр нөгөө нотаратор баталгаажуулна гэдэг болцсон. Англи хэлээр баталгаажуулаад байгаа. Олон тийм хиймээр байгаа юм да тий. Захиалгын дугаараа бас хийж болно. Ингээд ийм хөөрхөн бэлгийг та нар аваарай. Тэгээ ямар ч сан дахиад амар ойлгоо түрүү жилийнхаагаа хүлээж авсан хүмүүстээ бас маш их баярлалаа гэдэг хэлмээр байна. Маш их баярлалаа. Тэгээд хүмүүс тийм алдаа гаргасан ч гэсэн маш гоё хүлээж авсан тий. Ер нь бол тэрэн дээр ингээд яагаад ингэж байгаа юм бэ? Энийгээ буцаа энтер гэж ганц хүн гараагүй тий. Миний санахын лав. Бүх хүмүүс маань маш гоё ойлгож хүлээж авсан. Үнэхээр дахин баярлалаа. Бас түрүү нөгөө нэг золоогийн тэрийг мартчихлахгүй юу? Тэр мартахгүй байна. Мартчихлахгүй юу? You had one job. Тэгээд тэрийг яаж хийсэн бэ гэхээр дахиад манай хүн хэмжээд энэ удаад болохоор бүр урагшаа штэ тийм манайхчууд ийм хавтас хийдэг болохоор урагшаа хүнээр яг ийм кастом захиалга бол хийлгсэн байгаа. Тэгээ энэ удаа бол таарна гэж бодож байна. Тэгээ би яг ингээ хайчи гэж бодсон л та надад одоо ингээ 300 ширхэг ашиглаж болохгүй хавц байгаа болохоор за бэлчи гэж бодсон ч гэсэн ингээд хүмүүс гоё бас тэмдрийн хамгаалаад хэрэглүүл ер нь амар илүү happy байх юм шиг санагдаад тэгээд кастом хийсэн байгаа. Тэгэхээр бас тэр маань
удахгүй ирээд энэ удаа би таарна гэж итгэж чинь зөв. Яа би ч сэтгэж байгаа. Та нар ч сэтгэж байгаа өстэй. Гэтэ яг таарал гоё юм байлээ те. Тий хараа. Яг таарчвал үнэхээр гоё юм байлээ те. Гол нь таараасаа гээл залбираад тэнээр багцаа хавц авах юм байвал холбогдоорой те. Хямдхаагүй шүү. Эсвэл ийм арга байна. Ирэх жилийнхээ их нэмгэн талаар нь хийгээд тэгээд тэр хавцандаа багтаах гэсэн. Болж штэ. Тэр энэ видеоны төгсгөлөө хийж явах үед Plandig маань лонч болсон байна тий. Ее. 3 хоногийн өмнө. Юу лээ? Яа, 3 хоногийн өмнө. 3 хоногийн өмнө гэсэн. Тэгээд яа тэр бүр амар гоё ёстой. Бүр үнэхээр бүр шоконд оруулсан. Эхний тэдэн хүнгээ бэлгтэйгээд гэсэндээ одоо энэ бичлэгийг маань үзээд очирсан хүмүүс байгаа х. Тэгтээ sorry би жоох удаа бичлэгээ эдитлэг санаарал мэдж байгаа хаа. Тэгтээ стил урчсан захиалгын бэлэг үргэлжилж байгаа. Төрөний нэг хүрэгчний magnet planner маань ингээд бэлгэнд очиж байгаа. Тэгээд 11 сарын 7-нд дуусна. Тэгээ тэрнээс хойш эдитлж оруулж байгаа бол I'm sorry гэжтэй. За арай. Юу. You had one job гэж. Тэр яг урьдчилан захиалга нээгээл те өглөөний Монголын цагаар өглөөний 10 цагт шүү дээ. Тэгэл яг шууд нээхэд тэр ирж байгаа нөгөө notification те захиалга орж байгаа. Тэр бол үнэхээр маш гоё санагдсан. Зүгээр нөгөө их захиалга орж байгаа гэдэг нь мэдээч гоё. Зүгээр тэрнээс илүүтэйгээр хүмүүс тэрийг ингээд яг хүлээжсэн гэдэг тэр нэг юм мэдрэмж нь бүр үнэхээр гоё санагдсан. Тэр тэгээд бүр амар их захиалга гэсэн тийм. Эхний 50 захиалга гэдэг бол ерөөсөө 1 минутанд л дуусна. Юу 1 минут бараг л байх гэж бодсон. Тэгээд тэр 50 бараг хитэрсэн үү? Хитэрсэн. Тэгээд тэр чинь нөө систем ингээ гараар хааж байгаа байхгүй би. Тэгэж хаах оронд бүр ингээд оржсэн. Гэтэ яг бүгдэнд нь бэлгэлсэн. Тэгэхээр яг хүлээж исэн хүмүүс бол яг авч чадсан гэдэгтээ аль итгээрээ. Тэгээд тодорхой хугацааны юу нас тэр next 100 ч гэсэн бүр ерөөсөө цагийн дараа цаг хүрээгүй 30 минутын дараа хэд ер нь бараг манай бүх урамшуул дууссан байсан. Тэгэхээр ирэх жил ч гэсэн яг энэ их учраас та нар маань Plandig маань одоо сошиал хаягуудыг дагаад цаг тухайд нэг мэдээлэл аваад бид нар та нараа үргэлж харилж явах болно. Тэгээд хамгийн гол нь энэ одоо ингээд яг хүмүүст нэг планераар дутаад байгаа даа ч юм уу те нэг одоо бүр ингээд нэг ховрын бараа нэг картын бараа шиг юм зараад байгаа даа биш. Тэгээд цоор ганц ч бас биш те. Ерөөсөө маш олон гой сонголтууд байгаа. Тэг ингээл гадаад мададаас хүртэл маш их сонголт ирж байгаа нь би бол ингээд тийм бодохдоо бид хоёрыг ялангуяа нөгөө За тийм мэдээж өстө маргаан байхгүй шүү дээ ерөөсөө. Хайрлж байгаа тэр хайр орсож орж ирсэн гэж байна. Намайг бодож авсан хүн байлаас бичээрэй те. Хэлээрэй те. Тэг үнээр авсан. Залуугуудад авсан бол яг бас хэлээрэй. Гэтэ ер нь л юмсан. Тэгвэл ингээд битээр хамт хийж байгаа гэсэн мэдрэмж бас те. Төрөн шүү дээ. Нэр ингэсээ энэ бүхнийг хийлгэхэд намайг бүх ажилд оролцуулахгүй яг намайг юм хийж явах та чи хий гэж сүүлийн би Plandig-а яг лаунчтай өдрүүд бас амар орой унтаад ингээд харин шүн хүүгээ аван чи өглөө унт гэд бүр ажлынхаа сүүлийн хэд хоногийн хүртэл чөлөө аваад ингээд цаг гаргаж өгсөн бас тийм учраас те. Тэгэлгүй явах. Амжилттай эмхтэй үнээр чи шоо. Байх те. Яа. Тэр хавцал жоохон багаас. Тэр манай багийнхан. За тэгээд бүгдэнд маш баярлалаа. Түрүүний тэр нөгөө өрсөлдөн захиалгын юг энэ ингээд оруулж болох уу? Тэр notification-ы юг. Тэгээд энээр энийг оруулчих амар. Тэр зүгээр ингээд яг пост хүмүүст одоо юу гэдгийг зүгээр өрсөлдөн захиалгад ийм бэлэг өгнө гэд яг хүмүүс л мэдэхгүй байгаа шүү дээ. Яг захиалаад авцсан хүмүүс л мэдж байгаа. Ой nice би тэрэндээ багтчлаа гэд маш олон хүмүүс нөгөө мессежүүдээс ирсэн шүү дээ. Баярлалаа амар гоё бла 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 гэл те. Яг тэрэн шиг ингээд яг ийм захиалгууд ирээд тэгээд тэр нь маш хурдан дууссан юм а гэдгийг ихэнх хүмүүс мэдэхгүй учраас энд ингээд тэр захиалгуудыг оруулчих те. Тэгээ бас нэг амар хөөрхөн санагдсан юм. Хүү яг Plandig-ийн влог орно үсттэй энэ жилийнх орно үсттэй гэн энэ ингэж хийдэг манас ингээд юм нэг юм соёл болцсон гэх юм уу. Тэгээ тэрийг хүлээж байгаа чад амар хүлээж авсан. Тэгээ сүүлийн үед би жоохон нөгөө айгуу завгуудад хүмүүсийг хайр наргуу синтсэн байгаад идэг санамсартай болон санамсаргүй синдэд илээ. Тэгэхээр намайг уурчлаарай. Тэгээ тэрж бичсэн хүмүүс надад амар хөөрхөн санагдсан байхгүй юу. Тэгээд энэ видеогоо ингээд эдитлээд оруулж байгаа амар баяртай байна. Яг нөгөө ижил болгоор уламжлал болдгоороо энэ жилийн нөгөө зорилго төлөвлөгөөгөө ярьсан. Ирэх жил энэ жилээ дүгнсэн нь орно, ирэх жилээ төлөвлөж байгаа нь бас орно. Тэгэхээр хамтдаа планцгаая. За тэгээд хамтдаа планцгаая. Хамтдаа планцсан хүмүүсээс маш их баярлалаа. Яа, бүгдэнд маш баярлалаа. Bye bye.